Pop Entertainment News-ийн язгуур урлагийн болон та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Бидний Монголын алдартай нэгэн хамтлаг Жонон хамтлагтай мэдээг нь авах гэж байна. Жонон хамтлаг яг одоо бичлэгт орж ин сониноос хідүүлээ ер нь яг энэ ардын хөгжмийг яаж бичдэг юм бэ? Тэрийг сонирхоод авъя. За ингээд та бүгдийг оруулъя. Мэдээж ингээд яг зам замаар нь бичдэг байх гэж бодож байна. Ятхын нь бол ятхын, лимбийн нь бол лимбийн төгөлдөр энэ хамтлагийн ахлагч маань энд ганцаараа ингээд тусгаарлаад энэ чирээ камера авчт юм байна. Наашир. Sorry, сайн байцгаана уу? Юу вэ? 10 жилийн баярын мэндийг хүргэе. За, нэг 3 минут ярьчаа тэгээ би явлаа заа юу. Өстө уучлаарай. Ямар дууны бичлэгэнд орж байгаа? Энэ бид нар сая 10 жилийн дараагийнхаа цомгоор орсон. Тэгээ тэр яг нөгөө Жонон гэдэг яг өөрсдийн зохиол сайнуудаар хийж байгаа сэдвээ. Зөн гэдэг аян чиг бөөнөр зэрэг тоглож бичлэх хэрэгтэй. Тэрний бэлтгэл явагдаж байна. Харин бас айгүй гоё үед нь хүрээд ирлээ те. Ингээл бид нар яг ингээд гоё хөгжмийг ингээл айгүй гоё өсгөлттэй энтрээр ингээл гоё сонсдог. Гэтэл одоо яг яаж бичүүлдэг юм бэ? Нас давхараас мэдээд авъя гэж бодлоо. Энэ ингээд бөмбөр нь бусад ойлгомжтой штэ. Хөгжмөдөө орчихгүй тул тусгай өрөөтэй. Дууралт нь нөгөө одоо цам маань чинь нөгөө бусад хөгжмийн микрофоноор орчихгүй гэдэг те. Тусдаа нэг өрөөтэй. Тэгээд бас гитар бас яг вэ. Бас тэр хавар ингэ зогсно. Тэгээд бус хөгжмөд бол нөгөө бие биентэйгээ ерөнхийдөө бол ардын хөгжмөж бие биентэйгээ нэг харьцуулаад явах болохоор ингэ цаг зэрэг. Тэгэхээр дундуур нэг хаалт хийж өгөл дөө одоо. За их ундраг тоглолтод орох гэж байгаа те. Тэр тоглолтын талаарх сэтгэлийн тань сонсомоор байна. Энэ одоо 6 жилдээ болж байгаа. Тэгээ бид нар болохоор 1 жил өндсөн байгаа. Тэгээд манайхны бас нөгөө яг тэр үеэр манайхан бас 50% байхгүй байж тараад тэгээд 1 жил өндсөн байгаа өнгөрсөн жил. Тэгээ энэ жил бол айгүй бүгдээрээ жаахан бэлтгэлтэй орж байгаа. Хөөе. Яасан нойргүй юм ямар чухал царай гаргацсан суугаа наашралтай. Өөр айгүй тийм күнзийн сургаалын тухай ярих гэж байгаа юм шиг айгүй номлогч шиг сууж штэ юу вэ? 50 даа тэгээ байж лээ. Бичлэгтэй тэгэл ингээл байж ин тээ. За ойрдоо сонин сайхан юу вэ? Ойрд гэвэл одоо бид нэр нийлээдгүүл ажилтай байна. Бичлэг болон бас DVD-ний ажил гээл тал тус тусынхаа ажлуудыг хийгээл нэгдэж одоо энэ бичлэгийн ажил гээл давхар зөндөө ажлуудтай байна да. Хамтлагийн ахлагч нь нэлээд сайхан тослог даагаад л нүүр намарцсан барьта. Чи их нэлээд ядрангуу ямар ачаал үүрээд байна зүшка? Яг вэ тэгэд миний хувьд бол ганцаараа сууж шөнөөр их суудаж ажил хийж байгаа. Ямар вэ? Бид нараас давхар киноны хөгжим авцсан байгаа. Тэгээд киноны хөгжим дээрээ сууж ажиллаж байгаа. Хөгжмийн найруулга. Тэ. Чи нөгөө аян зохиодог юм уу? За тийм. Тийм баха бүр аргагүй ажилтай хүний царай бүр энэ дээрээ бүр та нар энэ үнэ л одоо хайрлаж халамжилж одоо тий нэг аяг цай бариад л өлсөж гин үү ядарч гин үү унтааг бол нурууг нь бариад үгүй гэх ёстой тий. Тий ер нь бол тэгх ёстой юм байна. Тэгж байгаа. Тэгх ёстой юм байгаа. Тэгж байгаа ингэж юу. Ямар сайхан хөг аялгауг одоо өөрөөсөө гаргаад байна да. Яг тий тэгэл бусдаараа дэм болоод тэгэл явахарч тэгээ болох л юм. Хүн болгон өөрийн гэсэн үүрэг оролцоотой байгаа. Зарим нь бол яг гоё хөгжмөөлөг цэвэрхэн тоглож өгөх хэрэгтэй. Зарим нь ингээл гадуур ажлуудаа зогсуулна тэ. Зарим нь бол тэр угаалгын арчилгаа одоо тордлогоо хөгжмийн зэмсэг хувц сунар манаа хүн болгол тус тусыг үүрэгтэй байгаа. Зарим нь бол хамтараалаг бахыг л яриа сууж дээ тий. Бүгдээ лагштэй тэгэл манай цогоо бол нөгөө киноны хөгжим бас хийж байгаа. Давхар бас энэ сэдвэн дээр 3 ая дутуу байгаа. Тэр 3 аяг бас хийж байгаа. Тэг ерөнхийдөө шүн оройн цагаар яг хөгжмийн хүмүүс их суудаг. Яг гэх юм утас муц дуурахгүй энэ тэндээс ирэх үү барих уу гэдэггүй. Тийм болохоор шөндөө голдоо суудаг болохоор илүү их ажлын цагийн хуваар нь өөр л тоо. Тий. Ойлгож байна. Ингээл хот чимээгүй хот нойрслоо гингүү цогоо ганцаараа бим нот мотын толгой дээгүүр эргэлдүүлээд тэгэл тэнтчил ястаа нэр агуу сууд бүтээлүүд л гараад л энэ Жонон хамтлагийн маань сайхан шин уран бүтээлүүд шин CD-ний ажлууд үргэлжилсээр явагдсаар байна. Жонон хамтлаг маань 10 жил
болсон байна. Олон сайхан уран бүтээлүүд болсон байна. Өшөө сонирхолтой одоо өшөө юу төлөвлөж байна? Гадагшаа тутагшаа галуу шууны мах идэхээр явах нь уу? Бид нар нэг явж суугыг нэг одоохондоо бодоогүй л. Энд чинь нэг 10 жилтэй холбоотойгоор зарим хийж дуусаагүй ажлууд байгаа. Тэднийг араараас нь дуусгах гэдэг. Одоо энэ 2 дахь цомог гарч байна. 10 жилийн дараагаар бүтэж байгаа 2 дахь цомог энэ нөхгүй. Тэг яг өнөөдрийн бичлэг болохоор цогоогийн зохиосон уг нь бол ээжтэй зориулж хийсэн айн зөн гэдэг. Тэг бид нар болохоор нэрийг өөрчлөлөө тэгээ жоохон арай өөр болгоцсон. Тэг тэрний бэлтгэл бичлэг явуулж. Тэгээд энэ CD гарсны дараагаар юу яана? Ном гарна. Нотны бүх одоо бидний өөртөө энэ хамтлаг гэдэг хэлбэр чинь өөрөө баг одоо шингээ хэлчихэд нэг буруудаар тахаар байх. Шинэ одоо нэг урсгал гэдэг юм. Өмнө нь бол нөгөө оркеструуд байсан. Том юмнууд байсан. Дараа нь нөгөө цөөхөл зургуулаад олуулаа гэдэг юм цөөхөл хэлбэртэй байсан. Одоо болохоор хамтлаг гэдэг ахаад нэг шинэ өөр төрөлгөө бий болж байгаа болохоор тэрнийхээ одоо судлагтгооныг бид нар бэлдэх учраас би тийм ноттой номоо бас гаргана. Ингээд бас хэд хэдэн ингээд дараа нөгөө цувралаад ажлууд байна. Эхнээс нь ингээд нойр холгүй ингээд үз тараал гэж. Ёстой үзэж тарж ин да. Тэгээд зохиолуудаа бас нотлоод ном болгоод гаргана. Энэ шин CD-ний хэдэн аялгаутай вэ? 10 аяг гэж бодоод байгаа. Хүмүүс олныг хийчихвэл бас нөгөө хүмүүс нэг юу яахгүйгээр орогдуулаа зарим нэг нь одоо хийцгүүчих болоо гэсэн. Баг ингээ хийдэг. Эхний цомог дэрсэн бид 9-ийг оруулаа. Одоогийнх дээр 10 гэдэг, дараагийнх дээр 11 байх байх л та. Тийм. Тэгээд ер нь бол энэ юмны хажуугаар бид нэр тоглолтын бэлтгэлийг бас оройдоо бас хийж байгаа. Тэр оройн тэрнээс нь оройн цагаар цогоо ажиллаа хийдэг. Тийм. Тэгээ бусд нь бол гэр гэртээ хараад маргааш нь өөрсдөө ажиллая. Тэгээд энэ удаагийн нөө их ундраг тоглолт нь болохоор бид нэг жил үндэссэн болохоор дээрээс нь одоо бид нар нөгөө одоо орж байгаа хамтлаг болгон өөр өөрсдийн шинжтэй байгаа. Бид нар одоо нэг юм орчин үеийн хэлбэртэй оруулах гэж хичээж явдаг болохоор бас тэр талынхаа ямиг харуулсан зохиолуудыг бас эндээ тоглох гэдэг. Тэгээд бид нар одоо нэг хамтлаг болгон нэг юм улирал ахгүй. Нэг улирлын тухай шинэ зохиолууд бий болгосон. Тэгээд манайх болохоор өвөл гэдэг улирлыг одоо тэр өдөр бас харуулах гал үзээд байна л да. Сайхан улирал. Сайхан улирал. Тэгээд жоохон даарж марсгах. Ингээ хоолоо молоос өгж явах. Тэр талаараа жоохон онцгой улирал. Зүгээр дээ. Тэгт хоолоо ямар хөгжим тоглоход хамаатай юм шүү дээ. Хамаагүй. Энд чи ерөөсөө хамаагүй. Удлаа чи хөмөлд юм байгаа үстэй хамаатай шүү дээ ориглоо. Яах вэ? Зүгээр сайхан улирал шүү дээ. Гэтэ наад хоолооч чамд юм зөгчих шүү. Бас л те баавартай л гоё сонсогч чинь. Яа тэг юм ярихаар энийгээ цугаад байдээ. Яах вэ? Хоолоо юу? Яах вэ? Хоолойг тэгээд хайрлахгүй бол наа чи одоо ганц чиний хоолой биш шүү дээ. Жонон хамтлаг монголчууд маань одоо сайхан үндэснийхээ өв соёлыг л одоо дэлхийдээ таниулж, гайхуулж, магтуулж, гайхамшигтай юм гэдэг нь гаргах хүмүүс нь та нар юм чинь те. Баярлаа. Зүгээр дээ. Нийгмийн хоолой гамтаа хэрэглэнэ. Тий, нийгмийн хоолой гамтаа хэрэглээрэ. За, цогоодоо дахиад гарч байгаа уран бүтээлүүд нь амжилтыг хүсье. За, үзэгчдээс бас хүсэж байгаа Жонон хамтлагт Монголын ард түмэн маань бүгдээрээ хайртай. Тэд маань зүгээр байгаагүй үзэгчтэй. Ингээл хар ихнээсээ нүдэнд гаргалаад л ингээл студийн энэ өрөөнд ингээл сууцгааж байна. Уран бүтээлийн төлөвлөж байна. Уран бүтээлчтэй бүгдээрээ хайрлаж аваарай. Жонон хамтлаг маань шинэ CD-гээ гаргах гэж байна. Шинэхэн тоглолт хийзээ нэрээ. 17 18 гээд 2 өдөр байгаа. 2 дугаар сарын 17 18. За ястаа ганц гоё хэлчих мэдээ нь 2 сарын 10 17 18 за магадгүй 19-нд ч юм уу те. Тэнийг ирж үзэх юм бол бас дажиулан болох байх те. Ерөнхийдөө бол үндэсний хөгжмийн хамтлагууд дэлхийн тайзан дээр одоо хүлээн зөвшөөрөгдөж байгаа номеруудыг бид нар нийлүүлээд нэг тайзан дээр тоглох гэж байгаа болохоор нэг талдаа одоо дэлхийд бид нар юу тоглож өнөөдөртөө юу тоглож чинь гэдгийг бид нар одоо үзүүлэх байгаа болохоор бас их гоё тоглолт болох болов гэж бодож байна. Мэдээж тэр маш гойхалтай сайхан тоглолт болно. 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа. За ганцхан лимиг санаж авлаа. Эртхэн тиктэй олж авах минь зүгээр. Бусд нь ч яг тэр чи олддоггүй энэ нөгөө заал нь битүүд өрөөд тэ. Тэгээд 3 өдөр болж байгаа. Өмнөх тоглолтод надад 2 болоод тэгээ нөгөө плейтний хүрэлцээ муутай болоод тэгээ бас нөгөө нэг удаа тоглож байгаа болохоор нэг энэ чинь нөгөө цагаан сарын өмнө тоглодог болохоор бас хүмүүс нэг бэлгшээл нь болохоор нэг юм
одоо Монгол хөгжмөр нэг хямрын сан магадгүй дараа жилийнхэн хямрын сан тавьж байгаа маркер одоо бас ойлгодог. Бид нар ч угаасаа тэр талаас манай найруулагч одоо угаасаа тэгж цагаан сарын өмнө хийдэг баг. Найруулагч Саах байгаа. За тэгээд сар шинийхээ өмнө ер нь сайхан хэмрал ундаа онгод юугаан дуудаж ирээд их ундрах тоглолтыг ер нь үзнэ. Би бол үзнэ. Намайг хараарай заа юу. Судал дээрээс. Жон хамтлагтай амжилт хүсье. Дахин уран бүтээлээр нь уулзцгаая. За баярлалаа. Мэдээж Jump Pop Entertainment News-ийн язгуур урлагийн булан.